Сайн байцгаана уу? Намайг Адягийн цолмон гэрэл гэдэг буддизм судлаач. Тэгэхээр буддистуудын бусдаас ялгарх онцлог юу вэ гэдэг талаар мэдээж өгүүлэгдэж таарна. Тэгэхээр буддист хүмүүсийн бусдаас ялгарх онцлог юу байдаг вэ гэхээр эд бол бурхан болж хамаг амьтны тусыг бүтээе гэдэг агуу зорилго тэмүүллийн дор суралцаж ийм итгэл үнэмшлэлээр сурч боловсрч байдаг. Энэ утгаараа бол яаж улс төр нийгмийг хамгийн зөв мөргөн бодлогоор удирдах хотлын хамгаалалт байгуулах вэ гэдэг тэр нийгэм судлалын талын хүмүүс байдаг. Тэгэхээр миний хувьд энэ нийгмийн удирдлагын шинжилгээ ухаан судлалаар дагнан суралцсны хувьд өнөөгийн нийгэм улс төрийг судлаад судалгааны бүтээлийн олон 10 ангид цоврал видео эвлүүлэг болгож YouTube-д байрлуулсан байна. Энэ ямар учиртай юм бэ гэхээр зэрэг өнөөгийн хүмүүс та бид бол энэ загсны эрнээс бомбын эрент шилжихтэй түүхэн онцгой цаг үед амьдарч байгаа юм. Тэгэхээр энэ түүхэн онцгой цаг үед юу болов те энэ шилжилт яаж явагдав? Энэ үе түүхэн ямар онцгой үйл явдлууд болов те энэ бүхнийг мэдээж тэр түүхэн үйл явдал түүнийг бүтээсэн тэр түүхэн хүмүүсийн үүрэг оройл те энэ бүхэн зайлбар байхгүй хамрагдаж энд үүгээр бүтээл маань гарч байгаа учраас энэ маань өөрөө ном тохимол гэхээсээ илүүтэй тэр видео эвлүүлэг болж буусан байгаа. Тэгэхээр энэ түүхэн онцгой цаг үе гэдэг байгаагийн бас нэг учир нь юу вэ гэхээр зэрэг одоо жишээл 1999 оны 7 дугаар сард те Аймшгийн хаан Тэнгэрээс бууж Монголын Чингис хааныг дахин заяалгана гэж ингээд Нострадамсын зөгнөлтэй. Энэ үед бол яаж дэлхийд оргиж донслов те Монголд энэ үед ямар үйл явдал болов. Ингээд энэ 340 мянганы эхний он жилүүдэд Монголд ямар улс төрийн шинэ хүчин гарч ирэв те. Тэгвэл дэлхийн нөхцөл байдал ямар байдал төрөв те. Ингээд энэ нийгэм улс төрийг судалсан шинжлэх ухааны хэлбэртэй юм баруунд анхудаа гарч ирж ирсэн болов те. Сайтгс хөдөлгөөн тэгэл тэр Венера төсөлгөл те. Энэ бүх хүмүүсийн материал хамрагдаж те. Тэгээд эндээс юу гарч ирж байна вэ гэхээр зэрэг өнөөгийн хүндрэлтний хөгжил мухардалд орчлоо те. Цаашдын энэ дэлхийн улс төрийн үзэл санаа мухардалд орчлоо. Ингээ байгаль экологийн суурил за тэгээд энэ хүмүүсийн хүндрэлтний тэнэглэл ямар хэмжээнд хүрчрв. Энэ бүхнийг шинжлэх ухаанчаар судалж байгаа. Энэ нэгдлийн энэ зүйлээс бол мөхөл суурил бол бодит байдал болчлоо гэдэг зүйл нэг талд гарч ирж байгаа. Тэгвэл нөгөө талд энэ байдлаас мөнгө тэнгэртэн монголчууд аварч гаргана гэсэн шинэ улс төрийн өвчин Монгол гарч ирээд тодорхой хэмжээгээр давалгааж олныг хамарчтай 2012, 10, 11, 12 онуудад яг Монголд ямар онцгой оюун сэтгэлгээний ямар өөрчлөлт гарч ирэх гэдгийг одоо жишээлбэл тэр Монгол тулгатны 100 чухал сэдвийн одоо тэр тэнгэр үзэл нэвтрүүлэг тэ хөгжлийн тухай нэвтрүүлэг энэ болгон дээрээс бол монголчуудын оюун санааны өөрчлөлт ийм өөрчлөлт орж ирлээ. Энд гол үүрэг гүйцэтгэсэн ийм хүмүүс байлаа. Тэгээд энэ хоёр явдал нэг талд хямрал мухардал бодит байдал нөгөө талд монголчууд аварна мөнгө тэнгэртэн монголчууд аварна гэсэн хүчин гараад ирсэн бодит байдал болчихсон те. Тэгвэл энэ хоёроос дээрээс бол үний юм уу те энэ үнийг шалгах хэрэг гарч байгаа. Энэ үнийг бол нэг талд бол домог зүйгээр тэгээд Нострадамс судлалаар те гаргаж ирж байгаа учраас энэ бол Нострадамс судлаачдын хийсэн баримтат кино тэр судлаач эрдэмтдийн дүн шинжилгээ бол нэлээд байр суурийг эзэлж байгаа. Тэгээд мөн энэ мөнх тэнгэртэн монголчууд гэдэг мөнх тэнгэрийн утга учирыг тайлсан Монгол судал Монголын суухаантнуудын яриа бүтээлүүд бас нэлээд байр суурийг эзэлж байгаа. Энэ дээрээс бол гол нь миний хувьд буддизм судалж байгаа миний хувьд бол дөрвөн үнний сургаалаараа үнэн худлыг баталсан тийм орлогыг хийсэн зүйлүүд бол хамгийн дийлэх байр суурийг эзэлж байгаа юм аа. Тэгэхээр зэрэг энэ 20 дугаар зуун те энэ загсны эр ингээд байгаа энэ үе бол онцлог нь юу байсан бэ гэхээр зэрэг материаллык технологиг шинжлэх ухааны технологи нэвтэрч байсан бол одоо энэ 340 мянган 21-р зуунд бол нийгмийн зохион байгуулалтын технологи гэдэг юмны талаар бол яригдаж те монголчууд бол нийгмийн зохион байгуулалтын технологи гэдгийг нэвтрүүлсэн байна те гэдэг зүйлийг баруун судлалынхаа Монгол судлалын барууны эрдэмтэд бол хэлж байхад монголчуудын одоо тэр шинжлэх ухааны академи одоо жишээлбэл төв судлаач энэ нийгмийн зохион байгуулалтын технологи гэж яг юу юм бэ те монголчууд хамгийн шалгарсан технологиор юуг нэвтрүүлж гаргаж ирсэн юм бэ гэдэг одоо жишээ төв судлаач Нямочир судлаачийн яриаг ороод те ингээд бол энэ загсны эрен гэдэг юм бол материаллык технологи шинжлэх ухааны эрен байсан бол одоо нийгэм судлалын технологийн эргэн үе гарч ирэх ийм дүр зураг бол энэ судалгааны бүтээл энэ бидний энэ хийсэн цовруулуудаас бол тодорхой болж гарч ирж байгаа юм аа.